Зайка дарахгүйх наалаа шүү. Гэрчээ очно. За, юу цаа. Йоо, энэ комментэр дүр одоо нэг midnight мөн үү биш үү? Ориг midnight үзлээ гэж яах шиг. Зайл ориг midnight үзлээ гэж. За зайл. Тань өөрсдөө зайлцгаа бүгдээрээ. Би тэр midnight чи биш ээ. Би бол ганц Сэлэм speaker суугийн үүсгэн байгуулагч. За, тэр яг олон юм шахахгүйгээр шууд гол ярианда цөм шаагаад орцоо хэдүүлээ. Явангарт боёо 2020 оны үед мань Midnight Dopag-ийн хийсэн бичлэг болох нөгөө үнэн ланзгар хамгаалтай хүмүүс. Гэх бичлэгийг өнөөдөр хэдүүлээ дахин амлуулж үнэн ланзгар хамгаалтай хүмүүс. 2026 эдишнийг та нартаа төлөвлөх бэлэн боллоо. Гэхдээ өнөөдөр бид өнгөрсөн удаагийн шиг Путин, Трамп, Ким Жон Ун, Ши Жинпинг гэх мэт тийм болооны шиг жижигхэн гаруудыг бол ярихгүй. Харин жинхэнэ донд чөмөгний яснууд буюу амьд ахуйда 20-30 саяар нь ганцхан тушаал өгөөд цааш нь харуулсан. Ард түмэн тэд нар руу хаалтах нь битгий хэл хяламж хийхгүй гаруудыг буюу Сталин, Гитлер, Саддам Хүсейн гэх мэт үеийн миний хайртай дарангуйлагч ах нарыг өнөөдрийн бичлэгийнхаа зочин амирт өрн авчирлаа гэж. За тэгээд тос салбит игнуудад өгүүлээд тухлан сууж таалан соёрхнуул гэж хэлээ да. За бичлэгийн ихэнд энэ хэдээс ариу гайгүй болох Саддам Хүсейнийг өнөөдөр ярина. Ер нь тэгээд зөвхөн том гаруудын хамгаалалт чиглэлтгүй бүх хамгаалтынхан бүх тийм төрийн албан байгууллагууд өөрсдийн гэсэн аппарат гэдэг зүйлтэй байдаг. Энэ нь яг сонгины давхарх шиг буюу олон шат дамжлага бүхий хоорондоо хамсарч ажиллах үүрэгтэй хамгаалалтын цогц системийг хэлнэ. Харин Саддам Хүсейнийг хамгаалах зорилготой Ал Химая, Ал Аман, Ал Хас, SRG болон RG, Ал Мухабарат, Ал Аман, Ал Ам, Ал Истихбарат, Ал Аман, Ал Баскари, Баат болон Фетаен Саддам болон энгийн армийнхан гих 11 байгууллагын ойролцоогоор 50,000 ширхэг шижгэлсэн араб залуус байсан байна. Тэднээс дөрөвдөө Саддамтай хамгийн ойр байж, бараг л өвөлт дүрэнд нь хамт орж, цуг нойл орж, бүксийг нь долоож арчхаас сийхгүй гарууд буюу Ал Химаягийнхан. Ал Химая гэдэг нь өөрөө зүгээр арабаар хамгаалагддаг гэсэн үг юм лээ. Эднэрийг бол Саддамын өөрийнх нь овг болох Ал Насер овгоос 14-15 настай хүүхдүүдийг гэр бүлээс нь салгаад Саддамын ордонд байрлуулж маш хадуу лагрын чанга дэглэмдээр бэлддэг. Тэднэрт Саддам бол та нарын том авга агшуу хэмээх фанатик үзлээр өдөр болгон давтаж сургана. Тэднийг Саддамын үеэлболох Абид Хамид Махмуд гэгч итгээд шууд удирдана. Бааш аваг нь зохион байгуулна гэж. Эднэрийн зэвсэгдлийн хувьд бол эднэр бол нэр үнэн дээлтэхгүй тансаг болгож удаа чаад. Mercedes-Benz S-классын джипнүүд болон SUV. Зэвсэг нь алтаар бүрсэн AK-47, Германы MP40, AK-74U, Kirinko гэх автоматуудыг тус хэрэглэв. Саддам яагаад ийм олон секьюритигийн байгууллагуудтай байдаг вэ гэвэл тэд нар нэг тагнаж чагнадаг учраас төрийн эргэлт гаргаж Саддамын өөдөөс салаавч гаргахаас сэргийлэх зорилгоор тэгдэг гэж. Бүгд зэрэг Саддамаас ар удраг гэж урвна гэж байхгүй. Харин нэг нь буян даахгүй эзнийхээ өөдөөс асвал нөгөө хэд нь тэрийг хідэн хэсэг уурж тасдад бэлэн байдаг гэж ойлгож байна. Энэ Саддамын санааг гүйцэхээ нэрээ жинхэнэ явцсан санаатай уулгаач юм аахгүй. За бидний ярих дараагийн хүн бол олон сая хүнийг лалрын хөлдөө газар руу цөлж лалрын хүнд хүчээр ажлуудыг хийлгдэг байсан. Сахалдочтой тийм ээ. Энэ бол Сталин мэдгүй юм байх уу? За түүний секьюритигийн аппарат гэвэл мэдээж ойлгомжтой. Дотоод хэргийн ардын комиссар буюу Доо яамных. Оросоор бол НКВД. Сталины нууцтай. Сталин яг суурин байрлаж явах үеэр нь буюу одоо юу гэх юм амны авалт байх үеэр нь түүнийг НКВД-ийн тусгай бэлтгэгдсэн 200 ширхэг шижгэлсэн залуус хамгаалнаа. Тэр амны хаус маус бол нэрээс үртэй Майнкрафтын Woodland машин шиг л байгамжаар гадуура цахилгаан төмөр тороос мороос татцсан 200 ширхэг шижгэлсэн залуусаар хамгаалсан нөгөөдөл нь ордныхоо эргэн тойронд байрлана. Тэр олон даачаатай 5 6 7 8 даачаатай. Даачаа гэдэг нь одоо лагер гэх юм уу да. Харин энэ тэрүүгээр машинтайгаа явах үеэр нь бол ойр хавьд байх 10 км-ийн наажуусыг хяналтандаа байлгах 17,000 цэргүүд офицерүүд. Тэгээд тэдний зэвсэг техникийн хувьд бол 10-аас 20 ширхэг хоёрт техникүүд болон 5 ширхэг тусгай захиалгаар хийлгэсэн ZIS-115 лимузин.
Тэр лимузинуудаас одоогүй 3 ээжийн зудаантай сум нэвтрдэггүй шилтэй. Газрын минээс хамгаалах цул гангаар игцэн их бий болон шалтай. Нэг бүр нь 5 тонны жинтэй гэж байгаа. Тэгээд энэ хэдэн лимузинууд дотроо стайлинг өөрөө суугаад явчихна. Гэхдээ яг хаана аль лимузин руу шаагаад орсон боон цацсан сууж байгааг мэдэх ямар ч боломжгүй. Алинд нь ч байж магадгүй. Тийм болохоор тавлан гэл устгах шаардлагатай. Яг энэ стайлны лимузингийн асуудалтай холбоотой нэг хэрэг болж исэн зөвлөлтийн ганц чон хочтой нэг цэрэг стайлын өс санаад стайлныг яг алхаар бэлтгэжсэн дэлхийн 2 дугаар дайны үед 1944-1945 оны гэж санаж байна. Мань хүн стайлныг алхаад Москвагийн гадаа хуурамч шалган нэвтрүүлэх пост барьсан. Тэгсэн нэг хүчтэй автомат буугаар за ямар ч лимузин бол нэрэ автомат бууны сумны эсрэг бол нэрэ бараг шахахгүй заяа. Тэгээд стайлныг яг лимузин руу бистач ирж ийн гэд буудаал сумаа тавьсан. Тэр лимузин устсан гэдэг лимузин дотор стайлин байх жишээний нэг иймэрхүү. Тэгэхээр бол яалтаа поцта мэдэргээд өөр хотууд руу явах нь шүү дээ. Бүр тусгай цэргийн операц болдог гэж зөвлөлтийн нэг цэргийн төвч ярьж ин лээ. Үнэн аминдаа харьцаатай гөгшин төгсөх шүү нэрээ. Хожим нь энэ олон босгосон секьюритигийн аппарат нь сүүлдээ өөрийнх нь аминд хүрч лай болсон байдэн шүү дээ. Яасан гэсэн чинь 1953 оны 3 сарын 1-нд стайлын зүрхний шигдээс болоод татад төгөөд тэгсэн чинь харуулууд нь өрөөрөө нор зүрхэлдэггүй. Тэгсэн өдөр хоногуд өнгөрөөд байсан стайлын өрөөндөө ганцаараа хөвтөөдөөс. 3 сарын 5-нд буюу 4 хоногийн дараа эцэстэн нэг юм зориг гаргаад өрөөрөө сэрчмаа гэж шаагаад орсон. Нөгөөх нь аль үжээ өгөхөд алдарсан байж байхгүй. За энэ тийм зэвсэглэл гэвэл TT30 болон Pepage Makarov гэх мэт классик орос буунд. Эдгээр тавьдаг стандарт бол зөндөө метр 80 байх ёстой, дик чин доройж 23 см байх ёстой. Төвсгөлийн дайснуудад өршөөлгүй. Ойр хавийн танилын хүрээлэл чинь нэг ч төвсгөлийн эсрэггүй байх ёсгүй. Хамгийн гол нь чи зөвлөлт засагт биш, стайланд л өнөж явах ёстой. Стайлын өсөр гэвэл өсөрнө, стайлын ус руу өсөр гэвэл дагаад өсөрхүү гэсэн чинь. Уу араас нь ороод сэлнэ. Ер нь эднэр бол зүгээр л худлаа хэлбэр. Ганцхан хүнийг хамгаалах гэж ингэж болуулаа нохоо баасыг цуураа дагаа шаачих юм. Энэ жамх одоо яагаад бай? Жамх сүрийг бадруулж байна. Дэми мордын хүчийг барж явах юм гэдэг шиг. За бичлэгийн төгсгөлт. Энэ хэдэн дарангуйлагч нарынхаа хамгийн мүлжүүлэлтэн буюу өөрийн дүр төрхөөрөө байгаа байдлаараа айконик болсон. Ард түмнээ айцаар биш, итгэл сэтгэлээр хайрлан бамбирдан дарангуйлсан дарангуйлагч миний хайртай ба тийм энэ бол Адольф Гитлер юм а. Түүнийг халуун гадагт ажиллаар хүлээн авцгаая бүгдээрээ. За мань Гитлерчин бол хэдий хэлбэрдэгч хийлээ хэлбэртүүл хэлбэрцэн шиг хэлбэрчдэг сүрийг бадраавал жигэн бадраасан шиг бадраачдаг гар мөн байц. Тэр өмсөн зүүсэн бол нэрэ зүгээр л гялгар нэрэ. Мань Гитлерийн стайлыг нэрэ гүйцэнэ гэж бол байхгүй. За Гитлерт бол маш олон тусгай чиг үүргийн секретийн байгууллагууд байсан. Садам шиг. Гитлерчин бүр 1920-од оноос хойш л өөр ингэсэн жижиг том өргөн бүдүүн секретийн албатай байсан. За тэднээс дурдъя л та. Гитлерчин ингээд гадуур дотор хүүхэн шуухтай баван шав хийгээд уулзаад явахтаа ч гэсэн ардаа заавал нэг хэдэн 7-8 SS-ийн хар хувцаснуудыг дагуулж явдаг та. Тэд нарыг нь бол EPK гэдэг юм. Бүтэн нэр нь Führer Begleiter Kommando гэсэн хэл хагалчмаар хэцүү нэртэй. Ер нь германчууд хэцүү нэртүүд. Эдгээр нь Гитлерийг өдөр тутамд дагаж явдаг, яг бодит аюулаас хамгаалах зорилготой хүмүүс гэсэн үг. Харин Гитлерт уулзалт, болцоо, илтгэлт гэх мэт тийм ирээдүйн үйл ажиллагааг зохион байгуулж, өөрийнх нь урдаас төлөвлөж гардан зохион байгуулдаг гарууд гэж бас байсан. Тэднийг бол Сталин биш RS-ийг юм. Нэрийг нь хэлмээргүй хамгийн сүүлийнх нь Life стандартын SS буюу одоо орчуулбал амьдрах стандарт SS гэж болно. Энэ нь бол Гитлерийн хувийн хүндэд харуулъяхан гэж ойлгож болно. Хоёрыг дуулаг автомат буугаар зэвсгэлсэн энэ хэдэн Гитлерийн офисын гадаа эсвэл Рейхийн чухал объектуудын гадаа байрлаж нүц салгалгүй хамгаалах үүрэгтэй байдаг. Тэгвэл энэ хэдэд тавьдаг стандарт гэвэл нэрээ бас яа дутхгүй зөндөө. За нэгт чи цэвэр цусны айрын хүн буюу герман хүн байх ёстой. Чиний аав хүртэл. Хоёрт мэдээж хэрэг өндрийн хувьд метр 80, дээрэс нь 20 см боож байгаа. Энэ техникийн хэмжээгээр яах гэдэг юм бол эдгээр ш.
За мэдээж нүцгэн гараараа Гитлерийг хамгаалахгүй. Тэдний зэвсэглийн хувьд бол Walter PP, Walter PPK, Walter C96, Mauser C96, Mauser HSC, Sauer 38H гэх мэт классик герман карбонууд болон карбинер 98 гэх Wind 5, MP40, STG 44 гэх хагас автоматууд тэднэр тус ашиглана. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ үрээд ингээд өндөрлж байгаа гэлэхэд тун таагүй биш байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Гадруудаа. Тэгэж хэлээ та. Өрөөжигээ чилж өөрийгөө мартудаа. Өөрөний мигэн минь экшиг хонгорхон айлгуудуутай атуутай наммара имэл байдаг